Яа, танай өдөө чи хийх зүйл олохгүй ямар хэцүү юм бэ? Хоёулаа нэг зэрэг дараалчих уу? Тэгэл та. Харин ч гоё шүү дээ. Монголын маань уул, ус, мод үнэхээр гоё юм аа. Хөөе тэр хараад гүйжвэмэр байна. Би очиод үргээч. Бэс. Гүйжв амтныг зогсоол болдоггүй ингэн лээ. Тийм үү? Тийм. Найзаа би чамд шүлэг уншиж өгье. Тэгээл та сонсъё. Алтан амиа залааслаж андийнхаа төлөө гүйжв ан амтанд битгий ойртоорой. Хөөрхий аюулыг сүрж яваа шүү дээ. Састо. Бугурамдаж байна. Гүйжв амтанд саад бүү болоорой. Нутгаа цанаар нутмасан татагшаан нь уулаад гүйжваа ч юм билүү? Бид мэдгүй шүү дээ. Нэрээ хүмүүс гэдэг үнэхээр өрөвдөх сэтгэлгүй юм аа. Үнэн малгай, булан шүүг, цайрсан гутлаар гангараад хөөрхий тэр амтанд саад бүү болоорой. Тэр нэгэн зүйлийг үрдлөөд бусдынхаа төлөө гүйжваа ч юм билүү? Бид мэдгүй шүү дээ. Гүйжв амтанд саад бүү болоорой. Их дэлхийгээ ан амтнаа байхдаа хайрлах сэтгэлтэй байцаая. Ямар гоё шүлэг вэ? Би ч гэсэн шүлэг уншмаар санагдлаа. Тэгээч дээ найзаа. Би 5 хантай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монголд төржээ. Би бурхад мэндэлдэг дорнд төржээ. Байтгийн минь хоох намайг хөл оруулсан. Ботхон буйлаар намайг хил оруулсан. Уухагийн гонодод жигүүр ургуулсан. Уртын дунадад ухаан сараасан. Чимээгүй. Эвдэрвэс бид хуваахын хүрдээ. Эвлэрвэс бид үжүүлэхин хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээсээ. Эвлэрсэн цагта цөө Монгол одны орноос тутахгүй. Авдран дотроо судар минь багтдаг. Атны ханаруун дээр гэр минь багтдаг. Өргөө тооноор минь наран багтдаг. Өвхөлцөн дотор минь орчлон орчлоо. Би дэлхийн хэвтэй гэрийн эзэн. Би дээшээ заяатай буйны эзэн. Би дээрээ нартай тэнгэрийн эзэн. Би дээдсэс зэрэгтэй Монголын эзэн. Би тавхшуу сүрийн эзэн. Би тал хангаан говийн эзэн. Би луустай хөх усны эзэн. Би луутай хөх тэнгэрийн эзэн. Чимээгүй. Эвдэрвэс бид чин усны босгоны боол Монгол шүү. Эвдэрвэс бид Чингис улсын гүрэм Монгол шүү. Энэ бол бидний зүрхний бичээсээ эвлэрсэн цагта төө Монгол одны орноос тутахгүй. Найзаа энэ хэний зохиол вэ? Тангадын галсан гэдэг хүний зохиол. Аа тийм үү? Тийм. Хоёрсоо юу хийж байсан бэ? Шүлэг байсан. Би адуугаа хариулж яваад л ирл. Би та хоёрт дуудуулж өгөх үү? Тэгэл дээ. Ай дургсан тэнгэрийн хүлгээ
голын хэдэн хүүхдүүд тоглож байна лээ? Гурлаа очих уу? Тэгээл та. Хожигдсон нь авьяасаа үзүүлээ шүү. За юу. За. Би 7 гэж бодож байна. Би 11 гэж бодож байна. Би 8 гэж бодож байна. Би 10 гэж бодож байна. 1 2 3 и. Өө! Би хожигдчихлоо. За, авьяасаа үзүүлье. 6 хантай гэрийн өрхийг татсан Монгол, заамал 2 багныг тоононд тулсан Монгол, 88 үнийг тойруулж илгэсэн Монгол, наамал ирэн хаалгыг нарлуу харуулсан Монгол, хос 2 дээврээр гэрээ бүрсэн Монгол, хошлон бүс тургаар ханаа тойруулсан Монгол. Бид ч Монгол хүүхдүүд шүү дээ. Аргаа бүлэн аргалаа түлэн сүүгээ хөрлөн сүргээ хариулан ирээ барин тулгаа тулан өрхөө татаад өөдөө заяатай таван хошин малын нэдэд Монгол хүүхдүүд шүү дээ. Монгол гэртсэн Монгол хүүхдүүд шүү дээ. Тэр хардаа манай ихт аргал түүжин дууцчихоо би. Тэг. Ихчээ нааширта хитүүлээ гам цолоогоор гэр барьж тоглоё. За тэгээ очлоо. Тэндээс хүүхдүүд иржээ. Би хотын өхөн дагуулад ирлээ. За болцоо. Бид нар юугаараа дутуу гэж. За явж чулууга түүцгээе. Ихчээ энэхүү хайр овоосон чулуунууд байлээ. Тэндээс авцгаая. Хүй. Дүү минь овооны чулуугаар тоглож болтоггүй юм. Тийм үү? Яагаад? Овоо гэдэг чинь мөргөд залбирдаг ариун газар гэж ярьдгийн байлээ. Тэгвэл би овооны чулуу гэдэг шүлэг мэдэн уншиж өгье. Та нар сонсгоо. Тэгээл та. Олон өнгийн чулуу овоон дээр байна. Хөөшөө хараач. Олон жилийн тэртэгээс овооч боссон чулуу бололтой. Чулуу бүхэн амьтай. Чулуу бүхэн шидтэй. Овооны чулуу шидэж тавьдаггүй юм. Харин овооны чулуунд хүслээ шимнэн дааддаг юм. Чулуу минь. Охиноо онц сургаж хайрлаарай. Олон ч томчоод надад заачсан. Одоо харин би танад сургаж байгаа энэ. Сайн гिचэн сонсоод ав. Өндөр уулын оройд овоо бацхан сүнсгэлдэг өөрийнхөө нандин хүслийг овоондоо даадгаж орхидог. Би Монгол хүүхэд. Энэ овоон дээр хөөргөний чулууч би. Хөх салхинд гандаж өвсөн хөгшин авийн түүхийгч мэдих хүндтэй чулууч би. Алив наашир та хэц гисэн энэ чулууг ав. Чулуу бүхэн амьтай. Чулуу бүхэн шидтэй. Овооны чулуу шидэж тавьдаггүй юм. Харин овооны чулуунд хүслээ шимнэн дааддаг юм. Дагаа тэгээрээ. Нандин хүслээ шимнээрээ. Бэлгийн чулууг ороод нь зарсан буур лүгдийн түүхтэн шингээстэй. Байгальгүй хоёрын хүн холбоотой чулууж энд байгаа. Овооны ихэн танда, оцны ихэн манда. Хураа! Хөө, миний дүү чинь яасан мундаг юм бэ? Их чинь чамайг ийм их зүйл мэддэг гэж бодоогүй юм байна шүү. Угаасаа л би юм мундаг штэ ихчээ. Тэгвэл хэдүүлээ өөр газраас чулуугаа түүцгэх үү? Хүй ихчээ. Хажууд чинь шувууны үр байна. Тэгээ яасан гэж? Шувууны үр сүудрээ тусгаж болдоггүй юм гэлээ. Оо тийм үү. Би танарт шүлэг уншиж вэ. Шувууны өндгөнд сүудрээ тусгаж болохгүй. Жаахан тэр өндөг жаврт сүудэр үзвэл ангайхаа болж чадалгүй, агаарт нисэж амжилгүй, их шувуун орхиод эргэж түүн дээр ирдэггүй юм гэлээ. Ээж минь дандаа загтаг. Ээжийнхээ тэр үгийг би ир хэмлэн дандаа сандаг. Өндөг бүхэн шувуу болж өд ургаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсдэг болохоор шувууны өндгөнд би сүудрээ тусгадаггүй. Өндөг бүхэн шувуу болж өндөр тэнгэрт
дүүлэн эсвэл урангой шуудын зэрэгэтэй өөдөн машлын минь баясаж, бүжиглэж, дуулаж юмнаа би. Хөөх, та нар чи ямар мундаг ёс заншлаа мэддэг хүүхдүүд вэ? Наад чинь юу ч вшээ. Чи 5 хошуу малын тухай мэдхүү? Би сайн мэдгүй. Үгүй, чи тийм сүрхий мэддэм бол хэлээд өгчөөч. За тэгье. 5 гүн сүлд хонин сүрэг, тал дүүрэн бэлчин байна. Сэлмэн ивэрт улаан ямаа, сэрүүгэр хатан дүүлэн байна. Ширээ бүхтээ галбын тимээ, тааны говьдоо тишин байна. Арвин сүтээ алг үнэ, арын ууланд алаглан байна. Цамбан дуурайд цоглог адуу, хулангийн сүрэгтэй ижилсэн байна. 5 эрдний мал сүрэг хангай говьдоо үржинхэн байна. Хөөх, би чамаас л 5 хошуу сүргийн талаар мэдэж авлаа. Чамд баярлалаа. За, наач голлоо доо. Яв чургаа хариулъя да. Хүш. Чи чинь яасан Монголоос чгсэн хүүхэд вэ? Яава? Монгол улс ажилд гараа тулж басхыг цэвэрлдэг шүү дээ. Тийм үү. Би та нарт Монгол улс ажлынхаа талаар мэдлэгээсээ хуваалцъя. Надад нэг удаа авга эмээ маань хэлж өгч байсан юм. Эш, нялах охин минь. Нагцын дэргэд дал барьдаггүй. Нандин сайхан ёс байн цаан чинь гэдэл аяхтай цайгаа ойчлонгоо насны дэргэд сарахад хүртдэггүй юм. Найрын хоймор завлиж суудаггүй юм. Наадмын даваан тооцоо ярьдаггүй. Ийм л сайхан ёс заншилтай хүмүүстэй бид гэдэл хэлдэг буурал имээтэй хүндээ би. Эш хүүхэд модо барин шүү. Газар бүтэл. Хотоо хоослон шүү. Бэлчээрт бүүл. Махны холцсон зүү оруулдаггүй юм. Мандах наранд харус өргөдөггүй юм гэж машид ихээр захидаг малчин имээтэй хүндээ би. Ганс зуусан ганган өвөөтэйдөө би. Гарсан ч орсон ч сургаал үгээ альддаг. Эш хүүхэд цөг юм. Буцах шуудын цуваг тоолдоггүй юм. Бурхны дэргэд хараад хилдэггүй юм. Буурал өвгдийн дээр суудаггүй юм. Бусдын хэргийг ганцаар шийддэггүй юм гэж сургаал югаан альддаг сайхан буурал өөдөө би. Уран гартай, бурхан ухаантай, уянгалаг хоолойтой, өөжим сэтгэлтэй ээж минь надад захихдаа охин минь ах トゥ нартайгаа яаж хэрэлдсэн ч орондоо уйлж болдоггүй юм шүү. Муу яа. Яаж баярлаж хөөрсөн ч орондоо дуулж болдоггүй юм шүү. За тэгээд эцэн хоолоо дутуу үлдээж болдоггүй юм. Эртээ талаар нь хутга дамжуулж болдоггүй юм гэж хэлдэг. Ихэд сайхан уран ухаантай хатангой ээжтэй Монгол хүүхэдтэй би. Миний ээжийн ээжийг нагац имээ гэдэг. Надад дандаа л сургаал альддаг. Настай бурал имээ би. Цаашаа, нааша тайгаа тулаад л явж байдгийм. Тэгээд бас надад захинаа. Сайныхаа шаарыг галд хийдэггүй юм охин минь. Цагаан эдэн цус холдоггүй юм. Цацлын эдэг доош өргөдөггүй юм. Байц нааш нь төрсөө. Цаг гололоход зам гардаггүй юм гэж захид сургадаг буурал имээтэй мэдээ би. Гэдэл дуулдаг. Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай. Намайг л насан туршдаа хайрлах гэж төрсөн юм шиг тийм их сэтгэлтэй аав минь надад захихдаа ээш хөөхөн охин минь. Ардын сайхан сургаал минь. Аялгүй тансаг хөгжим юм. Аштын сайхан өрөөл минь. Амандаа унших тарин юм. Гэдэл хэлдэг Монгол ухааныг надад таниулдаг нандин сайхан хүмүүстэй адтай Монгол хүүхэдтэй би. Буян төгсөө чи надтай хамт явах уу? Үгүй ээ. Би ихчтэй ус аваач өгнө гэд гарчгаад мартчихсан тоглолцсон байна өө. За явж усандаа явъя дөө. Хөө буян төгсөө.
Усандаа юу нэг чи яасан уддаг юм бэ? Та тэр одоо яга хүүхд уралдаа тоглоод идэгин? Эгчээ, бид нар уруу татаагүй. Үгүй эгчээ, бид нар тоглоогүй. Харин ч Монгол ёс ажлынхаа талаар мэдлэгээсээ хуваалцсан юм аа. За, сайн байна. Өчигдөр орой надаас авсан миний номыг яасан? Энэ айна би арай дуусгаагүй. Тэр чинь хамаагүй, зүгээр өгөө. Хөөе та хоёр чинь алин ашиг өг. Мэгчээ. Иш дүүнэр минь удахгүй наадам боллоо. Би та нарт энэ номноос би Монгол хүн гээд шүлэг уншаад өгье. Буурал хорвоодоо сүсэглэж, буян хишгээ дээдлэж, бурхан адил бусдыг хүндлэж, буянтны үгийг сонсож бай дүүнэр минь. Бидэн тогтсон ариун ёс бий. Бид чинь Монгол хүүхдүүд шүү дээ. Тэр хардаа аав ирж байна. Адуундаа явахдаа уурга бариад л явдаг юм. Айда Монгол ёс сайхан. Уурхан дээгүр гიშгэж болдоггүй юм шүү дүү минь. Удамт Монголын ёсон бий. Ухаан төвөгдийн сургаал бий. Бид чинь Монгол хүн шүү дээ. Аргамжаа дээгүр алхдаггүй юм аа гэж аав минь надад хэлсэн. Эвшээлхэн орхисон хайчин дээгүр гიშгдэггүй юм аа гэж ээж минь надад сургасан. Бид чинь Монгол хүүхдүүд шүү дээ. Монгол гэж омогшин бичих мохошгүй 6хан үсгтэй энэ л үгнээс айдас авч хүнд итгэх хэрэгтэй. Цэцэн мэрэгэн сургаалаас цээжлэж бай гэж багш заадаг. Эрдэмтэн олон багш нараа эрхэмлэн дээдлэж бай дүүнэр минь. Бид чинь Монгол хүн, Монгол хүүхдүүд шүү дээ. Эгчээ, аа морноос унах нь. Алтаа овоо минь. Муу үг хэлж болдоггүй юм. Муу яр. Миний өвгдийн сургаал байна. 10 цагаан буйныг нь дэлгэрүүлж явах үг гэдэг шидтэй. Азаа бурлын үгийг сонсож бай. Амнаас гарсан авьяа бүхнээ бодож гарга. Бид чинь Монгол хүн шүү дээ. Төрийн минь наадам сайхан болгээ. Түмэн олныхоо төлөө сүсэглэн мөргий. Түүхт Монголынхоо төлөө төвшин санаагаар зүтгэж яваа. Би Монгол хүн, Монгол хүүхэд. Би ч гэсэн энэ номыг уншмаар байна. Надад өгч болох уу? За тэгээд чав. Баярлаа. Эгчээ, найзуудаа хэдүүлээ дуулж бүжгэлцэхээ хүү. Тэгээ та. Садар номлох гад
давбал гард, 9 давбал арслан, улсын авраг, далайн авраг, далхан авраг. Да 3 настай шүлэн, 4 настай соёолон, 5 настай хязаалан, 6 настай ихнээс азрах адуун сүргийн манцаа минь үзээ хөө. Халахсуур харваа, урихасуур харваа, үндэсний суур харваа, Монгол сайхан наадам уухай, уухай, уухай.